өөрөө одоогийн яг энэ ирсэн газар маань яг ямар нэртэй газар нөхөөс амжилттай. Би бүр нүдэндээ итгэхгүй байх юм. Мона Лизагийн зургийг авах гэж ийм олон хүн. Энд Диана гүнж босолд орж амнасаа алдсан юм байна. Сэчлээ. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Хосгүй бүтээл байна. We were staying in Paris to get away from your parents, and I thought, wow, if I could take this in a shot right now, I don't think that we... За Мадридаас Парис руу хүрэхний 16 цаг 45 минутын хугацаанд зам дээр хэд хэдэн удаа ингэж зогсд юм байна. Өөрөө одоогийн яг энэ ирсэн газар маань яг ямар нэртэй газар нөхөөс амжилттай. Автобусанд юусэн юм чипс идүүлэхгүйгээд хүмүүсийн идэх юмнууд нь бүгдээрээ яг энэ жижиг юм дотор. Тэгээ бид нэр ингэж одоо бисаа бүр гуйсараа би ингээ хөдөлтөлөө энэ гадаа идж байгаа. Тэгээ эрүүлээ хийж яа гэсэн чинь за гэж хамаагүй үрч явуулж байна нөө гэсэн. Тэрэн хамгийн үү. Видео гоо хэдэн цагийн дараа хийлээ. 3 цагийн дараа. 4 цагийн дараа. 4 цагийн дараа бүрээ одоо Парист очих гэж байна. Getting drunk on the past we were living in. If we go down, then we go down together. They'll say you could do anything. They'll say that I was clever. If we go down, then we go down together. We'll get away with everything. Let's show them we are better. Let's show them we are. За видеог одоо хаана хийж байна? Бид яг одоогоо Парис хотод явж байна. За энэ баахан хүмүүс зураг аваад л байна. Аха. Юу юм бэ? Хэцүү. Ямар амар том юм. Яа, тийм ямар гоё юм бэ. Би нэг одоо шинэ хармаар байна бас. Вау. Сансныг бодвол Лувр музейгийн ойрчин үнэхээр их байд юм байна. Одоо ингээд та бүхэн харж байгаа ч эндээс ингээд явж байна. Өөр ингээд ийм байдаг юм байна шүү. За ингээд Лувр музей руу ороход доторх одоо нэг мэп буюу газрын зураг нь маш олон орны хэлтэй ингээд байж байгаа юм байна. Та бүхэн харж байгаачлаа. За тэгээд өөрийнхөө улсын хэлийг ингээд сонгож аваад тэр мэпээ сонгож аваад тэгээд ингээд явах юм байна. Одоо мэпэн дээр нь юу ч юм. Тэр болохоор англиг сонгосон байгаа. За энэ л энэ 711 дээр л юм байна. Энэ үү? Доторх нь бол маш том. Луврын музейн дотроо цайны газартай, кофе шоптай, цэрэг өрөөтэй, сэрүүхэн төсөөснөөс их хүн ирд юм байна уу? За нэг хүний болохоор 15 евро байт юм байна. Тэгээд хоёр хүн болохоор 40 евро олж байна. За тэгэхээр тикет нь доош гомдох юм шиг байна. Тэгж унах юм гинэ.
Бараг хүмүүс Мона Лизаг үзэх гээд явж байгаа шүү. Энэ доошоо айгүй том, үнэхээр том музей юм байна. Бизнес яг Викторийн үеийн аялагч нар айгүй цөөхөн байт юм байна уу? I'm sorry. За манай Мона Лиза маань энд дотор байна. Харж ивэл тэнтэй жижиг юм байна. Мона Лизагийн зургийг авах гэж ийм олон хүн орж ирээд нэмэлтээр мэдээлэлд болгоход сар болгоны эхний 5 дахь өдрийн 6 цагаас хойш үнэгүй Луврын музей руу орох хэрэгтэй юм билээ. Би нэг бүр сүлд нь мэдсэн мөн 18 наснаас доош хүмүүс бас үнэгүй орох хэрэгтэй юм билээ. Мөн Европын албаны иргэдүүд болохоор 26-аас доош бас үнэгүй орох хэрэгтэй юм билээ. Луврын музей руу ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр гэсэн үг. Энэ нь 7 сар болон 8 сард төвчөнгөө юм билээ. Яагаад тэгэхээр яг энэ үед нь хамгийн их жуулчд байдаг болохоор тэр нэг 8 сард очиж байсан болохоор маш их жуулчд байсан. Such a lovely place. Refresh-янууд нь ийм сон цаасаа гаргалт юм шиг надад. Тэрээс болохоор маш алдартай байдаг. Бараг Парис руу аялж ирж байгаа хүн болгон яг энэ спот дээр бүр маш их ирдэг. Яг хаана байдаг, ямар нэртэй газар вэ гэхлээр за нэрийг би болохоор францаар уншиж чадахгүй болохоор Google Translate-ийн voice-ийг ашиглажээ. Нэр нь болохоор Galerie Lafayette Paris Haussmann. Тэг нэртэй газар. За тэгээд энэ болохоор айгүй алдартай их дэлгүүр байдаг. Тэр их дэлгүүрийн дээвэр дээр нь байдаг. Террас дээр нь. Их дэлгүүрийнхаа ингээд 7 давхарт нь байдаг. За энэ дээр болохоор одоо зуны халуун тулаан уур амьсгалд ингээд гоё юм уугаад эсвэл гоё ланч идээд тэгж гоё байж болно. Хаяма. Энд ингээд амар олон хүмүүс ингээд энэ цанхагийг харангаа юм идээд суугаад ингээд байж үгүй юм байна. Би бүр нүдэндээ итгэхгүй байх юм. Чиний бодол яа? Гайхалтай, үнэхээр гайхалтай хосгүй бүтээл байна. Үнэхээр том юм аа. Бүр яг доор нь очиод ингээд ойр тутсан олон том юм ирээд байна. Миний юм хөвгөн.
түрээсэлт юм байна. За та бүхэн түрээсийнхэн үнийг нь харуулъя. Тэгээ нэг хүн түрээсээ 129 евро, хоёр хүн бол 159 евро, гурван хүн бол 189 евроор түрээсэлт юм байна шүү. За энэ ламборгини бол нэг хүн 199 евроор түрээсэлдэг гинэ. Тэгээ хүрэх зам нь ийм юугаар ингээд түрээсэлж болт юм байна. Та бүхэнд одоо энэ түрээсийн ламборгиниг харуулъя. За ийм юм байна шүү. Манайхаа хэрвээ Парис дээрээ Францын Парис дээрээ машин түрээсээ гэвэл ийм гой гой сонголт байгаа юм биш үү? Хүмүүс ингээд машина түрээсээ явж байна. За ингээд сторигоо хийгээд хүмүүс явж байна. Боддог. Жохоо. За энэ яадаг зам бэ гэж тэгэхээр нөө саяын Парисын том хаалга байсан шүү дээ. Яг тэрний доороос нь ингэж орд юм байна. Яагаад тэгэхээр тэр хаалгыг тойрсон асар том зам байд юм байна. Ямар ч ягууны гарцаахгүй. Тэгээ хүмүүс нь айгүй хөдөлцөд мүүд юм байна. Айгүй эрсдэлтэй. Тийм учраас энэ аркаар дамжиж хүмүүс орд юм байна. За яг одоо та бүхний харж байгаа яг энэ түнэл агац. Энд доош нь орж байгаа түнэл. Энд Диана гүнж босолд орж амнасаа алдсан юм байна. За тэнд ингээд битсэн байна. 97 оны 8 сарын 31-ний үед Английн авдар Диана гүнж нас барсан байна. Тэгээ энэ болохоор гэрийн дурсгалдан зориулж энийг бүтээсэн юм байна. Тэгээд хүмүүсийн амар хөрх одоо хүртэл ингээд цэцэг үлдээгээд ингээд явд юм байна. За тэгээд амнасаа алдсан гүүр нь болохоор яг энэ доор байгаа юм. Яг энэ бидний алхаж байгаа газрын доор байгаа юм. Оо вау!